2007 оны 27 дугаар тогтоолын тэр 2 дугаар хавцралт бүр анхны зорилгоо алдаад, утга учираа алдаад харин саадуулж байгааг өөр нэг жишээ байна л да. Манай улс бол одоо түүхийн эдийн экспортоос асар их хараатай байна. Тэгвэл илүү одоо боловсруулах салбар руу орох хэрэгтэй. Эсвэл ядаж ингээд гаднаас импортлж байгаа бүтээгдэхүүнийг Монголдо үйлдвэрлэх ёстой. Жишээлбэл цемент байна, ган байна. Эдгээр ингээд Монголдо үйлдвэрлэхийн тулд биднэрт одоо үндсэн бүтээгдэхүүн биш, дайвар орцын чанартай бүтээгдэхүүнүүд хэрэг болдог л доо. Шохоо, гөлтгөн гэх зэрэг. Гэтэл энэ одоо чухал одоо дайвар шинжтэй түүхийн эдүүдээ стратегийн ордынхоо нөгөө жагсаалтанд оруулсан. Тэгэхээр энэ одоо төмрийн ордтой хүн цаашаа гүнзгий боловсруулалт хийх гээд эсвэл одоо шохон ордтой хүн цемент үйлдвэрлэх гэхээр нөгөө нэг дайвар бүтээгдэхүүн дээр дахиад стратегийн ордын гэрээ хилцээр хийн, дахиад их хурлаар оруулна, дахиад хөрөнгө оруулалт татна гэхээр энэ чинь 10-20 жил алдчих гад байна. Эндээс хин хожиж нөхөр нөгөө л гадаадаас их хэмжээгээр импортлдог, тэр импортыг дэмжиж тэрнийхээ хөлсөнд одоо асар хэмжээний урамшуул авдаг ийм хүмүүс л хожоод байна шүү дээ. Эдгээр маань өөрсдөө улс төрт чих нөлөөтэй, хэвлэл мэдээлэлд чих нөлөөтэй. Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаас солонгоруулад, боловсруулах үйлдвэрээ дэмжиж гэж яхад энэ одоо 27 дугаар тогтоол маань хүртэл өөрөө ингэ саадуулаад байна л да. Ер нь ийм стратегийн орд гэсэн ойлголт бол дэлхийд даяар ерөн байхгүй дээ, бараг байхгүй. Сүүлийн үед бол зүгээр стратегийн ач холбогдол бүхий юм эсвэл чухал ашигт малтмал гэсэн ийм нэр томьёонуудыг гаргаж ирж байгаа. За тэгээд тэгж жагсаалтанд оруулсны одоо зорилго нь одоо манайхаас эсэргээр аль хөрөнгө оруулалтыг татах бусад одоо орд металлуудтай харьцуулахад төрөвчлөх одоо хурцгах шуумаар оруулж ингэж эдийн засгийн эргэлтэнд хурдаа оруулах сонирхолтойгоор ордог гэдэг. Яг манайх бол анх стратегийн орд гэж байгуулахдаа бол яг миний ойлгож байгаагаар хоёр өөр дэглэм бүхий, хоёр өөр засаглал бүхий улсуудын дунд байдаг учраас энэ хувийн хвшлүүд одоо тэдний эсрэг жижигдээд ингээд том ордуудаас гадаадын төрийн өмчт компаниудад алдчихгүй гэсэн айдас бас байсан болов уу гэж би зүгээр боддتي. Тийм учраас энэ стратегийн орд гэсэн нэр томьёог оруулсан болов уу гэж боддتي. Гэвч энэ маань яванда одоо гадаадын хөрөнгө оруулалтыг шахах, ялангуяа 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг бол эндээс одоо Монгол руу аль хор оруулахгүй байх энэ зорилго руу хазаач байг зүгээр надад хой хүний хардлага бол байдаг. За мэдээж ямар ч одоо улс хүндэст нь өөр юм гэсэн тийм аюулгүй байдлынхаа төлөө айдастай байж болно. За манайх шиг ийм одоо зовлон туулаад гарсан улсууд байдаг. Тэд нар одоо яаж энэ асуудлыг шийдсэн бэ гэхээр алтан хувьцаа юм уу эсвэл одоо 1% хувьцаа вето хэрэгтэй, хориг тавих хэрэгтэй 1 хувьцаагаар бол эсвэл 1% ч гэдэг юм шийдсэн байдаг. Хэрвээ одоо гадаадын өрсөлдөгч компанид эсвэл төрийн өмчийн компанид очих юм бол тэрүүгээр дамжуулаад хориг тавиад нам зогсоох юм эрх зүйн шийдлүүд бол байдаг. Манайд бол одоо ийм шийдлийг л бодож болох ч яагаад бүр илүү тийм төвөгтэй хөндрүүлсэн юу руу орчих болоо гэж би хардаг л да. За тэгээд 2007 оны 27 дугаар тогтоолоор нэлээд хэд хэдэн одоо ордуудыг стратегийн ордод тооцсон. Зарим нь тооцоорой гэдэг одоо авсралтаар тогтоож өгсөн байна. За энэ маань гэхдээ өөрөө хуультай зөрчилддөг. Яагаад хуультай зөрчилддөг вэ гэхээр ашигт малтмалын хуулийн дээр стратегийн ордыг уг нь ингээд томьёолоод өгсөн байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш хэмжээний одоо орлого олох боломжтой гэсэн ийм маягаар одоо тогтоосон байдаг. Гэхдээ энэ манаас өөрөө ойлгомжгүй. Нөөцний эдийн засгаас том байх юм уу? Нэг жилд олж байгаа орлого нь одоо тухайн жилийнхаа эдийн засгаас том байх юм уу гэдэг. Энэ дэр бол бас нэг тайлбар шаардлагатай юм шиг санагддаг надад. Тэгээ манай эдийн засаг томроод байдаг. Зарим ордууд чинь ингээд цаг хугацааныхаа ирэхээр ашиглагдаад
нөгөө борлуулалтын орлогод буурдаг. Тэгэхээр эдийн засгийнхаа 5% төрөхгүй бол яах юм гэдэг том асуулт гарч ирдэг. За тэр хоёрдугаар хавсралтаар бол ер нь явандаа ингээд стратеги орд болох боломжтой шүүхс ордуудыг бол ингээд заагаад өгсөн байдаг. 39 орд байдаг санагдаж байна. За тэр ордуудын ихэнх нь бол маш жижиг ордууд, стратегийн байж чадахгүй ордууд, хуйлтайгаа зарчулсан. Тэр бүх хил тэр дотор бол нэг тийм улсын хурлын гишүүд лоббидж жогоод өвөөгийнхөө одоо төрсөн нутагт тэр бууцыг хамгаалах зорилгоор оруулсан тийм жишээнүүд бол байдаг. Яагаад гэвэл бараг түгээмэл ашигт малтмалын одоо шин чанарт одоо бол түгээмэл ашигт малтмалын хуулиар зохицуулах үс тийм жижиг ордууд хүртэл тэр дотор орцсон байгаа юм. Тэгэхээр энэ маань өөрөө юу хэлж ийм тэгэхээр 2007 онд манай улсын хурл одоо тэр үеийн бодлого боловсруулагч нар бол туршлага муутай байжээ. Энэ уулуурхаан талаар, энэ хөрөнгө оруулалтын орчны талаар одоо дэлхийн даяар яригдаад байгаа чухал ашигт малтмал газрын хавар элемент эдгэрийн талаар бол одоо мэдлэг мэдээл муутай байсан нь бол харагддаг. Тэгэхээр энэ тогтоолыг бол би одоо зайлшгүй өөрчлөх ёстой гэж боддог. Яг л нэгдүгээр тэнцээ өөрөө хуйлтайгаа нийцэхгүй байна. Тийм учраас үнэхээр одоо шигшээд том хідэн ордуудаа авч үлдээд бусдын энэ одоо тогтоолоос гарах хэрэгтэй. Яг л одоо жишээлбэл дэлхийд дээр газрын хавар элементийн төлөө өрсөлдөө явж байна. Одоо манайх төстэй Чили, Казахстан зэрэг улсууд байна л да. Тэр бол зөвхөн зис нүүрстэй эдрээс хараат байдлаа багасгахын тулд газрын хавар элемент рүү маш хэмжээр орж байна. Тэрийг заавал ашиглаад гадагшаа экспортлно гэсэн үг биш. Ядаж нөөцөө тогтоогоод ингээд нөөцөө тогтооцсон байхад манайх шиг улсад бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өр зээл дээр төлөх төлбөрийн баталгаа нь нэмэгддэг учраас манай засгийн газрын бондуудын одоо хүүнд буурна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр одоо эргэж төлөх зээлийн төлбөр маань буурна. Төрөг маань илүү хүчтэй байна. Ийм олон талын ач холбогдолтой юм байна. Харамсалтай нь манад бол энийг одоо хэтэрхий улс төржүүлээд яг үнэхээр одоо байгаль орчныг хамгаалдаг хэсэг нэргэлзээтэй. Үнэхээр тэр орон нутагт амьдардаг хэсэг нэргэлзээтэй. Ёстой жинхэнэ утгаараа уг нь чинь гадаадын нөлөөнөөс хамгаалах гэж энэ одоо стратеги ордогс нэр томьёоныг оруулсан бол зорилгоосоо гажаад харин ч эсвэргээр гадаадын нөлөөг ингэж бий болгосон. Одоо энэ үндэсний өртөлдөг чадвар эдийн засгийг хөгжүүлэхэд ийм одоо саад дотор болсон ийм механизм болоод хувирчлаа л да. Тийм учраас энэ одоо стратегийн ордыг тогтоосон 2007 оны 27 дугаар хуулийн тогтоолыг зайлшгүй өөрчлөх ёстой. Гэхдээ мэдээж улс төрийн эрх зөрийг шаарддаг. Одоо манайх ч их олон популистуудтай болчлоо те. Тэр яг эдийн засгийг томруулаад ажлын байр бий болгох тэр үе таалгыг нээж өгсөн хүмүүс нь одоо бүгд гадны гар хөлөд болчдөг. Харин эсрэгээр одоо ингээд гадаад өрийг нэмэгдүүлэх, төргийн ханшийг сулруулах, те ажлын байрыг хомих ядуурлыг өсөж байгаа нөгөө одоо популистууд маань ардын баатар болчдөг нэг юм сонин цаг үед амьдарч байна л да. Гэхдээ одоо хэдий болгон гэж явах юм дэлхийн нийтээр өөрчлөгдөж байна. Монголчууд одоо 2007 онтой харьцуулахад хамаагүй туршлагатай, мэдлэгтэй зах зээл дээр тоглоо сурчлаа. Урд нь манай үндсэн худалдаа өгч бүгд найрамдахад улс зах зээлийн илүү хүч нөлөөтэй бидэрт нөхцөлөд тулгаддаг гэсэн бол одоо бид нар ижилдэгш харьцах боломжтой болчлоо. Бид нар Оросын холбооны улсаас бензин дизелээ авч чинь дэлхийд байхгүй хамгийн өндөр үнээр авч чинь. Тийм учраас одоо хойд хөршидөд маань ч гэсэн бид нар бол одоо ашигтай худалдаа өгчлөд хувирцсан байгаа. Тийм учраас одоо бид нар дараагийнхаа шат руу гарах хэрэгтэй. Одоо бид бол зөвхөн нүүрсээс хоёроос хэтэрхий хараат байна. Тэр энэ хоёр бүтээгдэхүүн маань одоо явцсан утгаар хэлэх юм бол зөвхөн өвөр Монголд л очиж штэ. Тэр ингэж нэг зах зээлээс одоо ганц хоёрхан түүхийн идээс хараат байх нь асар их аюултай. Үн жоохон хараад ингээд төсөв алдагдaltaй болчдөг. Цалин өнгөд тавьж өгч чадхаа болчдөг. Сургууль цэцэрлэгээ барьж чадхаа болчдөг. Өрөнд орчдөг. Ингээд инфляц нэмэгддэг, ажилгүйд л нэмэгддэг. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалт татчих чадахгүй болчиход байна л да. Тэгэхээр бид нар одоо ингээд улс үндэстнэрээ их юм ядаж энэ бодлого боцруулж байгаа хүмүүс маань энэ тэр 2007 оныхоо инерцээс салаад эрүүл сарвал ухаанаар тий яг одоогийн өндөрлөгөөс одоогийн одоо туршлага мэдлэг дээр үндэслээд энэ
стратегийн ордын тухай тогтоолыг өөрчлөөсөө л гэж бодод. Ядаж хуйлтаа нийцүүлэх.